намайг төгөө гэдэг. Би залуу баян монгол хүн өв соёлоо тээж явах ёстой гэж боддог. Одоо би 3 хүүхэдтэй, 1 шонхортой. Аав минь хэлэхдээ хариуцлага дагаж эр хүн томордог гэж хэлсэн. Одоо надад өөрийн болгох ганц л зүйл дутуу байна. Тэр бол Өнөөдөр бүгдээрээ нохотой болно. За нохоодоо ямар нохоо вэ гэхээр Азийн авраг болсон, дэлхийн аврагт амжилттай оролцсон ийм авраг банхрын үр төл гөлгнөөс очиж бүгдээрээ гоё сонгож авахаар байгаа. Тэгээд банхрын давуу тал гэх юм бол та хэд угаас анзаарсан баг тээ. Банхар бол бүр арай игдүүтэй юу. Арай игдүүтэй амтна уу. Бүр ингэ яг ийм Монгол панда юм ааш. Гэрийн тижээр панда шиг заяа. Амар том бит юм уу амар игдүүтэй. Тэр чинь нэг панда шиг угаас тээ. Тэгээд тэмдэг нүд нь амар хөөрх юм хүн шиг юм. Яг монгол хүн шиг юм гоё бор нүдтэй. Тэгээд өөдөөс ингээд гоё хараад байдаг. Тэгээд баг инээж минь гэдэг юм ааш. За тэгээд явж нохот толцгоо. Зя ирсэн. Зя сэн байна уу? Оо ямар олон нохотой вэ? Энэ цагаан банхар юм уу? Тий. Цагаан банхар гэж байна. Яар үрхий. Тэрийг ардаа тэр жижигнийг араа. Хүй. Вай. Одоо байгаа энэ гөлгөнүүд чинь эдний үр төлөө. Одоо яг энэ хангаар өдөр арсаа яг төрсөн дүн. Тэнгүүч энэ одоо ингээд 7 жилийн өмнө хөлөглөөд энэ хоноод гарч исэн бол энэ жил яг тэр нийлхийг давтаад 7 жилийн дараа гэсэж давтаад сүүлийн нийлхийг одоо манай сарлын. Тэд энэ явж байгаа юм уу те? Хаахын нохоо нууцд ашигладаг байхгүй. 7-наас хүртэл л үрждэг юм биш те. Тэр чинь нэг төрөлтөөрөө нэг хэдэн гөлөг гарах уу? 5 6-аас 8. Тэгэхээр чин үсрээл ерөөсөө л нэг 60 70 гөлгөл гарах юм байна те. Нэг нохоо л. Энэ бол одоо энэ Монгол банхруудын өөлөө их юм байна штэ. Оо яг. Одоо цаг үед байгаа ер нь сайн нохоонуудын ганц ээж нь юм байна те. Саяны тэр явсан нөгөө нэг дэлхийн аврагт орсон чинь бүр байр эзэллөө. Дэлхийн аврагын өрөөс 11-ийн авраг штэ. 11 авраг. Энэ бол тэгвэл бүр өстэй амар аврагын удам явж байгаа юм ш те. Аврагын удам гэхээр арай би хаана өөр ах уу? Ялгарх уу? Ялгарна штэ. Дээрийн ирдэг чи 2 настай байсан ш те. Цагаан сар дээр ирдэг дээр. Тий. Йоо энэ бол зүгээр баавга байна уу? Йоо юу вэ? 2 сартай нэгдүгээр хүн. Хүү чи юу юм бэ? Тэрч үзье та. Хүү бас хөөрхөн хүнд 2 сартай. Манай охин одоо 2-7 хоногтой. Тий. Ой чи. Ингээ 2 сартай гоо дийн том ёо. Аврагын удам ээ. Стигдүүтэй юм тийм а чи. Ёо. Гүн Симба минь баш гэж үргий гэсэн чи авраг баавга шиг. Энэ үсэн тэгээд яадаг вэ? Ингээ жил болгон ундаг уус. Тийм. Ер нь яг энэ 4 үйлрэлт ганц зөгцсөн нохол юм байна те. Одоо энэ юугаар байрнуудад тижигээд байгаа нохоноч яг үйл мөөл бол гадаа бол тэсгүй өстэй. Хувц муц өмсүүлээ тавчиг баг гутмут өмсүүлж авч гараад идэг ш те. Тэр юуны олон улсын тэмцээнд ороход энэ ингээд зогсоож мөксөөлгож үзээдсэн штэ. Тэр яг юуг нь хараад байд юм? Позыг хард юм уу? Ширээнээр ингэж гаргаж зогсож байгаа юм. ширээнээр гарсныхан дараа одоо юу гэх юм зогстой. Өчигөө сайнаар биш ч гэсэн ямар ч юм ер нь бол ингэж зогсох ёстой шүү гэдгийг ингэж ойлгуулаад. Тэгээ болж байгаа юм бол урамшуулаад. Тэгээд эдгээр чи одоо ингэж анх ингэж зогсож байгаа гэхэд ерөнхийдөө л баг хөл гараад Бараг позо барьчаад байгаа юм шүү. Харин тий. нөгөө нэг яриад байгаа удаа чинь бас давхар нөлөөлцөл явж байгаа байхгүй. Зүгээр гооцын хувьд бол зүгээр өгөгдөлтэй юм тий. Сүүлийн чи поз авдаг нохоо юм байна уу? Фитнесийн тамирчин юм биш үү? Хөөе. Энийг үсийг ингээд байнга саманжих хэрэгтэй гэдэг чинь нэг дредлок шиг болчтой юм шүү дээ хөдөө. Банхар ер нь жирийн нохоос арчилгаа амар их үү?
Гайгүй. Амар баг. Амар байгаа. Үгүй тийм үү? Үй. Энэ ирэх мангааг яраа. Энэ хүүхд мөхтрүүд дайрна гэж юм байдгүй юу? Ийм амар гэр бүлсэг юм байна тий. Тэгээд би ч ингээд одоо хахад одоо ингээд манай сая хайд ангасан бол олж ирэх чиг нэг шуугдсан. Аа. Тэнгүүтээ өдөрчиг ялгаж Энэ 2 сартай. Сэн үү? Юу л гэдэг хамаа мамныхан эрийг авсан. 90. Таастай. Ах нь дэлхийн аварга. За Удмаас нь бүр бөө аварга. Ээж нь Монголын аварга. Аав нь Монголын аварга. Хай энийг арай. Юу амгаас том юм бэ? Харин тий 2 сартай. Эцэг та. Эцэг нүрийн байдаг. За араас нь хөдлөлөө. Одоо нэг юм нохос сургалтын төвөнд 300 м. За одоо бүр юм гоё сургалтын төв дээр. Вэжи. Яхара сүүл нь ингээ эргээ хоштооныхоо нөхөд гаргаж яваад байдаг. Бүхсний нөхчин даарахгүй нэ хөөе. Энэ айгу чон шиг амтан байдаг гэж шүү. Жилд 1 удаа гүлгэлдэг. Банхар бол бусад нохож 2 удаа гүлгэлдэг байхад банхар ерөөсө жилд 1 удаа. Тэгээд яг идэр 9-оор төрд юм биш үү? Аргаад дэвчээр ингээд хорны цаанаас нэг ондаа харагдав. сургалтын тий. Тусаа гоё юм шаргал. Одоо яг ингээд алхаж байгаа гүйж байгаа поз урж байгааг нь харах нь шүү дээ. энэ нөө нэг үүлгэж хараалгаад байгаа учраас нөө нэг хөдөлгөөний нэр гоё төдөлтэй гоё юм. Хөдөлгөөтэй хөнгөн гоё хөдөлгөөс тайхсан. Тэгэд эдгээр чинь том биетэй гэхэд наслалт бол өндөр. Ой балтайд бол 24 настай нохой. 24 настай нохойтой таарсан. Яг бүр бичлэгээ бодит баримттайгаа тийм байна. Тэгэл одоо ингээд шүүд мүд гэх чинь. Ингээл хараа. Энд чи одоо угааж мугаахгүй байгаа шүү дээ. Банхруудаг бол одоо юу гэдэг. Тэгэхэд ийм ирүүл цагаан. Тэр чинь чи ирүүл байгаагийн шинж байхгүй. Тэгээ үнсэн юм байхгүй. Тэгээ шүдний зуултыг харна. Зуулт нь одоо ийм хайчин буюу дээд шүд. Доод шүднийхээ наадлаар орж ирж байгаа. Тэгээ зоёонууд нь ингээд зай бахтай яг зүв зүрэлтэж байгаас те. Энд чи өөрөө яг нохооны хамгийн том гол зэвсэг чинь шүдэн шүү дээ. Тэгэхээр чи энэ зөрөлтийн хүртэл ингээд шалгаж байгаа байхгүй. Тэгжээж одоо нөгөө нэг чи өөрөө бие хамгаалах, тэгээ цаашлаад хот ороогоо хамгаалах зэвсэг нь бол сайн байна гэж үзэгчтэй тийм ээ. Тэгэл энэ хөл гарнууд нэг чинь гоё ингээд тэгшхэн чанга тийм ээ. Одоо энэ ингээл сайргаар ийм байх юм бол ингээл хөдөлгөөний явц төр ч юм уу хол ачаал яваад ирэхэр чинь илүү ачаал аваад ядарна. Би ч одоо 3 хүүхэдтэй, их нэртэй, найнитай, шонхортой, банхартай ёо. Хариуцлага улам нэмэгдээд. Юу болоод энэ Чинзаахтай нийслээс хойш энэ гэр бүлийн тоо бүр улам нэмэгдээ. Юу энэ банхар яагаад очиод ингэж үнэлэгдээд ийм өөр байгаад байна? Яаж ингэж бүр авраг аваад байна? Одоо зөвхөн техникээр аваад байгаа юм уу эсвэл бүр өгөгдөл нь тийм амарлаг юм тийм үү? Өгдөл нь айгүй гоё. Хүмүүс шүүгч нарын хэлдэг юм бол ерөнхийдөө бол одоо ингээд том биетэй нохой тэр нэгдүгээр группийн нохой шиг юм хөдөлгөөн үзүүлэх бол боломжгүй байхгүй. Тэнгуү чи энэ нохойд тийм чанар байгаад байна. Бидний онол дээр ууц богинохон байх тусмаа хөдөлгөөний баланс муу байна гэж одоо байдгаа. Гэхдээ энэ нохойны чинь ууц бол хонч нохойны группээс хамаагүй богинохон мөртөө яаж юм хөдөлгөөн гаргаад байгааг бол бид нар сайн мэдэхгүй байна. Гэхдээ бол хөдөлгөөний баланс бол энэ ажлын чадамж бол айгүй өндөр байна. Тийм энэ өсний бүтэц болоод тэр ерөнхий төрх царай бол үнэхээр үзэсгэлэнтэй байна гэж байгаа байхгүй. Нохой ч ингээд үс багтай байх тусмаа ерөнхийдөө нэг харагдсан жоохон сүр муутай шүү дээ. Юу ч энэ нохой ч гоё намирсан гоё урт үстэй. Тэгээд ерөнхий тэр царайны одоо энэ халтар малтар ч юм бол амар гоё ингээд өөрсдийн цогцсон маш үзэсгэлэнтэй байна. За та хоёр хийн гэдэг. Намайг Намингийн гэдэг. Намингийн. Намайг Нандингийн гэдэг. Нандингийн 2 гийн. Хоёр тэмцээнд орсон гэсэн шүү дээ. Ямар тэмцээнд төрүүлсэн? 7 настайгаас эхлээд гэвэл зөндөө тэмцээнд орсон. Аха. Гэтэ зөндөө олон авраг авсан шүү дээ гаднаас бол. Та хоёр ингээд амар олон хүмүүс ингээд нохот хийж ихээр амар хэцүү гэж боддоо шүү дээ. Та хоёрт яг ямар хөө санагддаг? Ер нь бол анхандаа бол жоохон хэцүү. Гэхдээ ингээд олон ахатай тассан болохоор одоо бид нар гайгүй. Та хоёрт банхар хэр санагддаг? Банхаар айгуу тийм нөхөршөг гой санагддаг.
Миний бас дуртай нохоо бас border collie тэгээд бас банхаар. Одоо банхаар хоёрын нохооноос хоёрлоо дайрч мэрж суудаа байгаа юу? Угсаа нохоонууд нь дайрдаг хүмүүс эсвэл хоёр ингээд эрхлүүлсээр байгаа. Хизээш дайрахааргүй эрх юм голгоцсон юм. Ингээд эрхлүүлсээр байгаа тэгээд баг ингээд эрхлээл идэж тарах болгонда. Тийм ерөөсөө дайрдаг. Зүг. Окей. Ойлголоо. За баярлалаа хоёр амжилт хүсье. Тэр дэлхийн авраг болцсон билүү болоогүй лөө? Одоо дэлхийн авраг 6 сард явж байгаа. Окей, авраг болоорой гэж өрөөё. За манай сургалтын төвөр манай өвчлийн газар ингэж зочилсонд баярлалаа. За тэгээд энэ нохооны хувьд болохоор одоо нөө бидний сайн таньдгаар Монгол Улсын их авраг Шанжаар бол хан галдж нохооны яг төрсөн дүүн ийм нөхөр байгаа. Удмын хувьд бол одоо говийн сор дайчин Монгол арслан сарлаг гэд хоёр авраг нохооны гүлэг байгаа. Тэгээд за эцэг нь болохоор говийн сор дайчин гэд Монгол Улсын их авраг цолтой. За их нь болохоор Монгол арслан сарлаг гэд Монгол Улсын их авраг залуу авраг гэсэн цолтой. За тэгээд энэ удамчигч нь бол одоо ингээд 4 үеэрээ. 4 үеийн бичлэлтэй. Өөртөө нь хэлбэл одоо 5 үеийн тодорхой нохоо гэсэн үг байхгүй. За тэгээд энэ микрочип гэдэг юм байж байгаа. Энэ бол одоо хүнээр бол хурууны хэвтэй адилхан. Таны нохооноос ашиндаар суудсан. Энэ нохоо бол энэ удамчигчтэй нохоо муу юм аа. Юм юм аа гэдгийг баталж байгаа. Иргэний үнэлгээг нь баталгаа болж байгаа. Сия. За ийм 2 сартай банхар тий. Сия баярлаа. И баавга шиг панда шиг нохоотой болсон. За чамд нэр өгөндөө. За одоо ингээ шонхортой, банхартай. За ингээ өвс хоёр байдаг. Тэгээд ном сум харвна, морторгоор хичээлнэ. Явж өгч тээ. Зя банхар авчлаа. Одоо замаараа гяс дэлгүүр ороод банхартай хоолны идүүр, хэвтэх хэсэг, тэгээд бас памперс эдэр аваад тэгээд гэртээ авчиад үзье да. Энэ жил ч одоо манай гэр бүл чинь 3 гишүүнээр бүлээ нэмлээ штэ. Шинэ мамаа үлгэдэж авлаа. Тэгэхгүй заяа маань сувлаас гарна. За тэгээд нэг шонхортой, нэг банхартай. Тэгэхгүй улмал ийм гоё сэтгэл дүүрэн тэнэгэр гоё болоод байгаа юм. Эрэгтэй хүнийг угаасаа ийм олон хүний амтны өмнө хариуцлага хүлээж авах тусмаа хариуцлага ухамсарлаад илүү том амьдрын дөө тэгэхгүй тэгээд бэлэн болохоор том амьдрий гэж байхгүй шүү дээ. Энд дотор. Яг зөв. Одоо ингээд яг болчихсон гэсэн бааш шиг. А энэ дээр памперсууд авчих шүү дээ. Тэгээ дотор памперс төвсөн байгаа яг ингэж төвсөн гэсэн. За, гоё шинэ фото болчих. Юу нохооч ямар нэгэн байдлаар Хоёрыг манай аав хэлсэн мөчцөг гарах юм бол хаад юм шүү. Шууд солино. Өрөөсөө учиргүй эмгэг байгаа. Тэгээд нөгөө хавирах Сайн байна уу та? Таны ярьцлага контентуудыг зөндөө үзтгсэн. Манай бүлэг тэнд байна. Сая болоодоо уулзаад очсон. Би өмнө очие гэсэн чинь нөгөө чимэгтэй байх үгүй гэдэг болсон. Гоё юмнууд хийгээ. Сайн нэг цагаан сарын ивент хийсэн. Би таныг өрий гэж бодсон. Ахын юмнууд чинь бүгдийг нь үзтээ. Шинтэй үзэж байгаа юм. Nice. Тэгвэл гоё хамтрах хаа бүгдээрээ. Инх өргөлд одоо бас ирчээ. Банхрыг үл явах гэж. Оо за. Бүлгийн ахын хавь бэлтчихээ. За. Гоё штэ монголчууд одоо янз бүрийн юм яаж хахаар гоё банхрыг. Тийм байна. Эцний юм аа гоё. Тэг наач Одоо хэр яарч байгаа. би тийм шүү дээ. Наа ч одоо ирж байгаа. Ирэнгүүт мэдлээд өнгөрөө. Тэгээд Хоёр банхтайгаа зураг болчих. хойшоо хэдүүлээ ороо. Тэгээд жижигхэн гоё юм. Гоё юм. За. Энийг нь авчих уу? Оо хаана нэг. Ваа яа мэт. Энэ ари хүрхийн тий. хоёр хэрэгтэй биш юм байна. Тийм хоёр ихтэй. Юу бодож байгаа вэ? Нэх боталтай сууж байгаа. Өнөөдөр сайн өдөр болсон. Энийг гоё тэгээ тэмцээнд бэлтнэ. Зөв. Тий. Гоё нэртэй нохоо олгоно. Амар удам сайтай нохоо гэсэн шүү дээ. Манай өнөө зүйлтэн гоё байна шүү дээ. Үзүүлчин. Сүртэй гэж тарж усанд орё доо. Чиний үнэр та нар бол үнээр үнхээр дийлдэхгүй шүү дээ. Боож байгаа тай. Яарад боож байгаа тай. Банхрын дүрээр амьсгалж шүү Сайн байна уу та? дээ. Биштэй. Чамд төвчтэй. Яас хаан бэшиг. Ихтэй байшин дэж байгаа дараа нь Одоо хашаа руу гарна. одоо юу цаа? Айлыг зөндөө хийжээдэг болсон. Байг. Ямар ч асуудал. Банхны нэг онцлог байна шүү дээ. Босод нь хошиг үнэр. Өсний бүт шат. Бид нар машин ачаа явна шүү дээ. Энэ шүү дээ.
одоо чинь юм хөгжөөд нааг үлгэнүүд чинь бүгд чиптэй, удмын бичгтэй ундаг болоод байна шүү дээ. Алдсан гэсэн чипээр олцож болох юм уу те одоо бол. Сайхан өвлж, сайхан өвлж чинь. Оо сонсоо. Таа. 40 жилээс та хэмэртаа жаа. За. 45 өвлж, 55 аварч байна. Өө тэглээ. За, юу шүү ахын дөө. Анхар нохоо штэ. За. За, таад бол яг хөө зүгээр л амьд санагт хүмүүс бид нар чинь нөгөө 30 40 жил банхартай холбогдчихоор бүр нэг юм бидний дунд нэг ижидээ амтан байгаа юм шиг баг тийм хэмжээнд бид нар бол хүндэтгтэй. Тэг ахын дүүгээ өнөөдөр дуудаад гоё нохоотой болгож байгаа яг цаад утх нь болохоор хүн гээд нэг сайн явахаар хар иламж, цагаан иламж. Тэгэхээр сайн яваа хүнд гоё юм хамгаалт хэрэгтэй гэдэг. Ер нь бол бүр эртнээс монголчуудын хамгийн том хамгаалалт банхар. Тэгэхээр ахын ингээд та нарыг айгу мундаг явахаар мэдээж хайрлаж байгаа шүү дээ. Тэнгүүтээ миний зүгээрс ингээд нэгдүгээр чаддаг юм аа. Хоёрдугаарт ингээд надаас ингээд за энэ дүүнэрээ яаж баярлуулах вэ? Яаж хамгаалах вэ гэхээр хамгийн түрүүнд юм байна. За. Энэ тэгээ ахын бас зүгээрс нэгдүгээр биш бас дотроос нь гоё шилээд ахын гоё. За зориг гэдэг. За эзэндээ ирлэхийг зоригтой. Одоо оцсон айлтай ивэлтэй. За тийм сайн нохоо болоод байна. Өдрөгөөд 3 сартай. тий. Энэ ч одоо 11 сарын 12-нд болог. Тийм ээ. 3 сартай. Хүнээс дагаа гэж чинь ингээд өөртөө кодтай. Удмын бичих чинь ингээд 9 үеийн тодорхой. За, тэгээд гоё зурх. За тэгээ энэ түрээд банхартай болсон влог маань дуусч байна. Энэ банхартай ямар нэр өгөх үү? Ядуулт сонгоог байгаа. Тэгэхээр та хэд гоё нэрний санаа байлдоор комент сэтгүүлдэгээрээ тэгээ хамгийн их лайк авсан нэрийг нь би бас бодож үзье. Тэгээд ийм хөрх амттай боллоо доо. Үзсэн баярлалаа. Бай бай.